Minecraft-ийн домог болох Technoblade таалт өгсөн өдөр байсан. Ийм үйлдэл хийх юм бол устгасан ялч үзүү биз дээ, тэ. 4.8 сая дагагчтай байсан байна. Гэхдээ найз охиныхоо үхлээр контент хийдэг ютубер байдаг юм уу? Энэ ютуберыг үнэхээр устгасан зүг болсон. За, hello guys. Тамкавен дараагийн эмчилгээндээ тавтамаар л зам тарсан 10 хүнээс та нар ютубер болохыг хүсэж гинүү гэж асуух юм бол хийх нь ерөөдөө хүсэж гин гэж хариулах байх. Гэхдээ YouTube гэдэг платформ олон хүмүүсүүдийг од болон гялзуулдаг гэсэндээ зарим нэг олон subscribe-тай хүмүүсүүд нь шуналдаа автаж тэдний гаргасан алдаанд тэдний харанхууруу төлөвсөн тохиолдлууд маш олон байд юм байна. Тийм болохоор хэдүүл өнөөдөр яг гэхээр YouTube-ийн түүхэн дэх бүр мөсөн устгацсан хамгийн том сувгуудын талаар ярилцах болно. За энэ бичлэгийг бэлтэж явах үедээ бүр ийм олон сая subscribe-тай хүмүүс яагаад ингэж аккаунтаа бандууш устгуулж байгаа юм бол ямар тэнэг үйлдэл гаргасан бэ гэмээр бүр харамсалтай үйлдэлүүд одоо хийсэн ютуберүүд олон байд юм байна. Тэдний талаар хамтдаа үзэх болно. Бичлэг эхлэхээс өмнө та лайк дараагүй лайк дараа, subscribe дараагүй subscribe дараа дэмжихээ бити мартаарай. Намайг үздэг хүмүүсүүдийн 80% нь ерөөсө subscribe дарахгүй үздэг байлээ шүү. Та бид лайк дараа, саба дараа дэмжихээ бити мартаарай. Замтай бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр YouTube-ээс бан авч устгуулж байсан эхний ютубер. За YouTube-ийн хамгийн таагүй хамгийн их шүүмжлэлт дагуулсан сувг бол It's Own гэдэг сувг байсан юм байна. Түүний видеог одоо анх удаа үзэж байгаа хүмүүс бол энэ хүүхэд одоо юугаараа ингэж үзэн ядаг дуулдаг байна гэж бүр гайхал тийм ютубер байгаа. Түүнийг олон нийтэд танигдсан зүйл нь юу байсан бэхээр муу чанартай интро, хитрхи хиймэл хашгираа болон subscribe хий эсвэл шүн чиний чих рүү аал зорно гэх мэт утгагүй одоо сүрдүүдгийг үзэгчтэй бол өгдөг байсан юм байна. Мөн дээрээс нь YouTube-ийнх нь одоо thumbnail-ууд нь ичмээр бүр clickbait тиймэрхүү зурнууд байд юм байна. Жишээлх нь бол Charlie D'Amelio өнөөдөр нас барлаа. Эсвэл Minecraft дээрх Mr Beast-ийн аимшигт мөч гих мэтчлэн одоо хүмүүсийн сэтгэл хөдлөлийг одоо ашиглан цочирдон одоо мэдүүлгийг өдөр болгон ингэж тавьж нийтэлдэг байсан юм байна. Гэтэ түүний бүх зүйл нь 2022 оны 6 сарын 30-нд өөрчлөгдсөн. Тэрний үе гэхээр Minecraft-ийн домог болох Technoblade таалт өгсөн өдөр байсан. Олон сая хүн одоо дурсан ирж байхад It's Own гэдэг энэ одоо ютубер энэ мөчийг ашиглаад Mr Beast-ийн Technoblade зориулсан сүүлчийн үдэх мөч гэх мэт одоо видеог байршуулсан байна. Видео дээр нь юу гарсан бэ гэхээр зүгээр нэг Technoblade байгаа хуучин бичлэг байсан. Мөн дээрээс нь түн дээр нэмээд Mr Beast-ийн огт одоо бичээгүй цохиомол Twitter постыг бол хурамчаар үлдсэн. Тэсэж яасан бэ гэхээр тэрхүү бичлэг болохоор 24 цагийн дотор 800,000 гаруй одоо үзэлт авсан юм байна. Тэр мөчөд яасан бэхээр маш олон сөрөг сэтгэлдлүүд иржсэн. Одоо ийм үйлдэл би өмнө огт харж байгаагүй. Хүний үхлээр шоу хийж мөнгө олох нь хүн чанарын доод төвшин гих мэтчлэн одоо маш олон хүмүүс ууралж ирсэн. Төд удалгүй яасан бэхээр Owen одоо өөрөө Twitter дээр бичсэн. Юу гэж бичсэн бэхээр 3.5 сая дагагчтай сувгаа алдчихлаа. Би юу хийхээ мэдэхгүй надад туслаач гэж бол бичсэн байсан. Тэгээд яасан бэхээр тэр одоо буруугаа ойлгоогүй мэд дахин тайлбар өгч надад YouTube-ээс ерөөсөө огт нэг ч сануулга ирээгүй. Тэгсэн байсан бол би ядчил одоо ойлгох байсан гэж одоо уучлахгүйсэн байна. Тэрхүү YouTuber болохоор YouTube-ийн одоо бодлогыг буюу зөрчил үүсгэсэн байсан учраас одоо бүр мөсөн устгасан талаар мэдээлэл өгсөн байна. Гэтэ энэ ютубер 3.5 сая subscribe-тай байсан одоо хинт хамаатай юм бэ? Ийм үйлдэл хийх юм бол устгасан ялч үзүү биз дээ, тэ. Гэхдээ хүнд хэцүү үед одоо бусдыг ашиглаж мөнгө олдог ютуберууд бол надад бол үнэхээр таалагддаг бай. Тэгэд It's Own гэдэг ютубер болохоор YouTube-ийн одоо түүхэндх өөрийнхөө YouTube-ийг YouTube-ээс хаалгуулсан одоо анхны том сувг болж түүхэнд үлдсэн юм байна. YouTube-ээс бан авч устгуулж байсан хоёр дахь алдартай ютубер. YouTube дээр болохоор юу ч байсан одоо хийж өгнө гэж өөрийгөө танилцуулдаг нэг guy байт юм байна. Тэр болохоор Steve гэдэг одоо хүн юм байна. Хитрхи одоо туйлширсан сорилтууд, димич гэсэн хөгжилтөд тэнэг контентууд бол хийдэг. Тэр YouTube-ийн түүхэнд сорилт, Frank бас их хэмжээний хоол иддгээр бол алдартай юм байна. 2021 оноос эхлээд тэр болохоор sponsored одоо gambling буюу рекламтай одоо мөрөдө тоглоомын видеонуудыг тогтмол хийдэг болсон юм байна. Тэр болохоор өөрийгөө сар болгон одоо сая доллар хийдэг гэж бол хүмүүст бол хэлдэг. Гэхдээ нэрээс хийсэн баримтаа хүртэл харуулдаг юм байна. Гэхдээ YouTube-ийн нэг дүрэн байдаг. Тэр нь болохоор одоо ийм мөрөдө тоглоомын нэрийг дурдж болох ч гэсэндээ URL буюу одоо линкийг нэрсээ оруулж болдгоо тэм дүрэн байдаг. Тэгээс мэхээр 2022 оны 6 дугаар сард Steve нэг энгийн одоо геймплейн видео оруулсан ч одоо эдит хийжсэн тэр нөгөө эдитер хүн нь болохоор URL буюу одоо мөрөдө тоглоомынх нь одоо линкийг нь доор нь оруулаад өгсөн юм байна. Тэр үед болохоор Steve-ийн одоо айлч сувг ямар ч страйк бол аваагүй байсан. Тэгж яасан мэхээр YouTube шууд шийдвэр гаргангуулаа түүний бүх сувгийг бүр мөсөн устгаж орхисон юм байна. Тэгэд Steve сүлд нь юу хэлсэн мэхээр намайг устгасан өдөр YouTube-ээс над руу нэг эмэгтэй залгаад бараг л намайг устгаж байгаадаа баяртай байгаа мэт одоо ярьсан гэж тайлбар өгсөн байна. Үүнээс гадна одоо хамт контент хийдэг байсан Nelk Boys хүртэл одоо YouTube анхааруулга өгсөн. Хэрвээ Steve танаа видеонд гарах юм бол танаа сувгийг бас устгана гэж анхааруулга өгсөн байна. Ингээд Steve болохоор ердөө нэг ч одоо сануулга авалгүйгээр ердөө URL буюу линкнээс болоод сувгаа алдчихсан тохиолдол байгаа юм байна. Яа, гэхдээ би ийм хүнийг азант найздаг зүйлд амар дургүй. Миний хувьд бол Аз гэдэг зүйл маш олон боломж болон одоо маш шаргуу хөдөлмөр хоёр нийлэх үед Аз тохиолддог гэж бол боддог штэ. Гэхдээ амар харамсалтай те. Ердөө ганц линкээс болоод YouTube сувгаа хаалгацсан гэхээр ямар тааш хэдүүлээ нэг зүйлийг шинээр сурч авлаа те.
За тэгэхээр 3 дахь ютубер Leafy is Here нь болохоор 2013 оноос 2016 онд AG буюу хурц доромжилсан маягаар контент бүтээж олонний өмнө алдартай болж эхэлсэн. Түүний видео нь болохоор ихэвчлэн бусдыг өөлсөн тролл хийсэн агуулгатай бол байд юм байна. 2017 онд болохоор тэр яасан мэхээр завсарлага аван гутлаа дараа нь дахиад буцаж ирсэн юм байна. Эрэхтээ болохоор яасан мэхээр контент нүк Pokemon гэдэг нэртэй видео хийж эхэлсэн юм байна. Leafy болохоор тэр видеон дээр юу гэсэн бэ гэхээр Pokemon стримийнхаа ердөө 80% л зүгээр л бусдын видеог үздэг. Ямар ч үнцэнд байхгүй гэсэн тиймэрхүү шүүмжлэлүүдийг бол гаргасан юм байна. Гэхдээ дараагийн видеонуудыг харах юм бол яасан бэ гэхээр Pokemon-ыг ерөөдөө гол сэдвээ болгочихсон, thumbnail зэрэг нь бол ашиглажчихсан тиймэрхүү бичлэгнүүд бол оруулж ирсэн юм байна өөрөө. Тэнгүүл видеолон дараад орохоор юу гарч ирж байгаа вэ гэхээр санхүү, хөрөнгө оруулалт гэх мэт ямар ч утга авцалдахгүй видеонууд бол гарч ирсэн. Тэгээд сүүлийн 15 видеоны 12-т нь болохоор Pokemon-ыг чиглэсэн байсан тул YouTube үүнийг шүүмжлэл биш, бусдыг айлгах, дарамтлах агуулга гэсэн шалтгаанаар бүр мөсөн устгасан байна. Leafy болохоор Twitter дээрээ сувгаа буцаж авах арга байгаа юу гэж бичсэн боловч YouTube шийдвэрээ өөрчлөхгүй гэсэн хариу өгсөн байна. Pokemon болохоор өөрөө бас Twitter дээр тайлбар өгсөн. Юу гэж тайлбар өгсөн бэхээр Leafy-г устгахад би ямар ч оролцоо байгаагүй. Гэхдээ ийм шийдвэр нэг өдөр гарна гэдэг нь тодорхой байсан гэсэн мэдээлэл өгсөн байна. Ингээд Leafy is Here гэдэг ютубер болохоор YouTube-ийн хамгийн том бүр мөсөн устгагдсан сугуудын 3 дахь ютубер болсон байна. Тэгэхээр зарим гадаадын ютуберуудыг харангуул ингээд хоорондоо beef хийж ингээд хамталтаа өсгөдөг тиймэрхүү ютуберууд байна. Тэгээд би team ютуберуудыг нэх үздэг юм аа. Би бол YouTube дээр хүнийг нэг beef хийх, эсвэл YouTube дээр хараал хэлэх, эсвэл хэнийг нэг гутаанд оромжлох ч юм уу тиймэрхүү юмыг бол би хизээч YouTube дээр бол хийхгүй. Бүр зайлшгүй хэнийг scam-дад яваад байгаа хүнийг бол хүмүүсүүд энэс хол байгаарэ гэж хэлнэ гэхээс биш ер нь аль YouTube дээр бол хэнийг нэг муулсан, хэнийг нэг доош нь хийсэн бол бичлэг оруулахгүй. За тэгэхээр YouTube дээр бан авч YouTube-аа устгуулж байсан дараагийн YouTuber. За дэлхийд даяар TikTok-оор нэг тархсан нэг залуу байдаг штэ. Ковидод бүр үнэхээр шуугуулжсэн. Тэр залуу болохоор юу ч хэлэхгүйгээр зүгээр л хөмсгөө өргөөд интернетийн утгагүй байдлыг илчилж чаддаг Kibi Lem гэдэг хүн байдаг. Тэр болохоор инээмсэл болон уран дохио бас чимээгүй байдлаараа 100 сая гаруй дагагчтай болж чадсан хүн. Харин YouTube яасан гэхээр түүний уг нэрийн доор маш том төөрөлт орсон байсан. Kibi Lem болохоор YouTube-д албан ёсоор контент оруулж эхлэх үед түүний нэрээр нэг сувг болохоор аль хэдийн 2.4 тэрбум үзэлцтэй 5.2 сая дагагч цуглуулчихсан байсан байна. YouTube-д болохоор энэхүү сувг үнэхээр алганаас гарчсан тэр залуу юм шиг харагдсан. Гэхдээ энэ бүхэн болохоор жинхэнэ Kibi бол өөрөө биш байсан байна. Тэр сувг нь болохоор ердөө нэг импостер TikTok дээрх Kibi-гийн богино бичлэгүүдийг бол хуулж авангуулаа YouTube дээр байршуулдаг нөхөр байсан. Хүмүүс ч анзаараагүй, YouTube ч бас анзаараагүй орхисон байна. Харин энэ хооронд нь болохоор тухайн YouTube болохоор тесрэлт хийж өдөрт сая views авч интернетийн хамгийн амжилттай хуулбарлагчийн нэг болж хувирсан байна. Эхний импостер бичлэгийг YouTube устгасны дараа 5 хоногийн дотор YouTube дээр 2 дахь Kibi бас устгасан байна. Тэр нь болохоор 4.8 сая дагагчтай байсан байна. Удалгүй 3 дахь нь бас илчлэгдсэн. Тэр нь болохоор хэдхэн хоногт л 100 сая гаруй views цуглуулж чадсан YouTube байсан байна. Kibi Lem болохоор өөрийнхөө нэр түүнтэй холбоотой контентээр бараг л хяналтгүй хөвж хүмүүс аль нь жихэн аль нь хуулбар гэдэг ялхаа болж гисэн байна. Эцэст нь болохоор YouTube бол шийдвэрээ гаргаад бүх импостер сувгуудыг бүр мөсөн устгаж орхисон байна. Харин энэ дууланаас хойш Kibi өөрөө жинхэнэ албан ёсоор YouTube сувгаа нээж өөрийн оригинал видеонуудаа бол байршуулж эхэлсэн байна. Гэхдээ юу вэ? Би яагаад энийг юусэн анзаарах байсан бол? Гэхдээ та нарын сая subscribe-тай энэ channel яг өөрийнх нь байсан гэдэгт итгэжсэн үү? Бас хүний царай түрх горсон энэ хүү бичлэгийг copy хийгээд дагагчаар нэмсэн гэхээр та хэд минь бас мэдж байгаа байх. Би баримттай бичлэг хийхдээ бусдын эдитлж гаргасан дүрсийг бол өөр дээрээ бас оруулж өгдөг. Иймэрхүү дүрсүүдийг би оруулж байхдаа яадаг вэ гэхээр description хэсгээр болохоор миний ашиглаж байгаа эдгээр дүрснүүд болохоор миний оюуны өмчих бол бишээ гэсэн тиймэрхүү тайлбартай текстүүдийг байнга баримттай бичлэг хийх болгондоо оруулж өгдөг. Та хэд миний өмнөх баримтуудыг ярих юм бол бүх description хэсгээр заавал тиймэрхүү текстүүд би оруулж өгсөн байдаг. Магадгүй энэ бичлэгийн доорсонд би оруулчихсан байгаа. Тэм учраас хэрвээ та хэд YouTube хийж эхлэж байгаа бол алилах ёсцсон хувьд зөв аргаар YouTube хийж эхлээрэй. Гэтэл imposter аккаунт бас арай л амар уу юу? За тэгэхээр дараагийн YouTube channel. За энэ YouTube channel нь болохоор юу гэхээр интернетийн хамгийн маргаантай, хамгийн шуугиантай контент бүтээгчдийн бол нэг өхөл айдас сүнсний дуудлага эдгээрийг үзэгчдийг татах хэрэгсэл болгож ашигладаг нэг хүн байт юм байна. Тэр бол J Station. Түүний сувгуудыг та үздэг байсан бол мэдэх байх. Энэ хүн хизээж хязгаар гэж бол мэддэггүй. Шүн дунд аимшиг газар руу очих уу? Тэгэхээр нэг нас барсан талаар зохиомл өглөөр бичих үү гэх зэрэг J Station-ы өдөр тутмын бол амьдралын нэг юм маяг байт юм байна. Гэхдээ 2020 оны ихээр түүний түүх бүхэлдээ нуурах мөч ирсэн байна. Нэг өглөөд Rest in Paradise гэх гарчтай видео оруулсан байна. Тэр болохоор бичлэгэн дээр уйлж чичирч хосын бичлэг хийж явах үедээ хамтдаа хийдэг байсан
тэр хүн согтуу жолоо барьж агаад түүнийг одоо дайрсан гэж хэлж одоо хүн болгоны сэтгэлийг бол эмзэгдүүлсэн тийм бичлэг хийсэн байна. Дараа нь болохоор бүр хачиргалтай Joy Station осол болсон газар очиж камера барин бүх зүйл зүгээртэй бүх зүйл сайхан болно хэмээн өөртөө хэлж энэхүү одоо гунигт мөчиг контент болгож эхэлсэн байна. Гэтэ 3 оны дараа тэр маш хачиргалтай зүйл хийсэн байна. Найз охин минь сайхан нас барсан. Тэгээд би түүгээр одоо Waja Board Challenge хийж үзнэ гэж одоо видеон дээр хэлсэн байна. Waja Board Challenge гэдэг нь юу вэ гэхээр магадгүй энэ дунд мэдгүй хүмүүс байгаах. Тэр нь юу гэхээр одоо иймэрхүү нэг дүрстэй юмд голдны юм нүхтэй. Тэгээд тэрнгэр яадаг вэ гэхээр одоо ширээн дээр тавиад асуулт асуунгуудлаа одоо өсөөхөн надад одоо юу гэж хэлчихин гэдэг ингээд үсгээр холбож өгүүлбэр болгодог нэг тиймэрхүү одоо нэг гаж домын гэх юм уу тийм чаленж байгаа байхгүй юу. Тэрийг одоо хэлж байгаа. Тэгээд яасан бэхээр үзэгчт нь бол цочирдоод энэ бол зөвхөн ёс суртахуунгүй бус хүний амьдрал өгөхлийг ашиглан тоглож байна гэж бодох хүмүүс үтсэн байна. Ингээд интернет бүр тесэрч орхисон. Тэгээд зарим ютуберууд буюу одоо тухайлбал Some Ordinary Gamers гэх ютуберууд болохоор Алексыг үнэхээр нас барсан хэсгийг одоо шалгаж эхэлсэн байна. Шалгалтын хариу нь болохоор тим нэртэй хүн ямар ч газарт одоо бүртгэдэггүй хин ч нас бараагүй байсан тогтоогдсон. Бодлого Алекса гэх одоо найз охин яасан бэхээр өөрөө гарч ирээд J миний үхлийг зохиож баяжих хэрэгсэл болгосон. Би тэр видео гарснаас хойш бөөн дарамт айцтай амьдарч байна гэж мэдээлэл өгсөн байна. Энэхүү үйл явдлын хувьд болохоор J Station-ийн хувьд болохоор эргэлт босдохгүй цэг тавих мөч нь бол байсан байна. Жил болгон одоо маргаандаа контент хийдэгчсэндээ одоо өөрийнхөө найз охиныг одоо үгсэн мэт одоо жүжиглэж контент хийсэн нь хүн болгонд одоо уучлагдшгүй үйлдэлээр бол тооцогдсон байна. Тэгээд 2021 оны 3 сарын 12-нд J Station-ийн сувгийг бүр мөсөн устгаж орхисон байна. Тэгээд J Station эцэст нь би YouTube-ыг шүүхэд өгнө. Гэхдээ ингээд дууслаа. Би юу ч хийж чадахгүй гэж хэлээд YouTube гэдэг тайзан дээрээс бүр мөсөн буусан байна. Ийхүү J Station интернетийн түүхэд бусдын үхлийг ашиглаж контент хийсний улмаас үеийнхээ хамгийн том хамгийн их зэвүүцэн дагуулсан сувгуудын нэг болж үлдсэн байна. Гэхдээ найз охиныхоо үхлээр контент хийдэг YouTuber байдаг юм уу? Бүр тэгээд хамгийн амар амьд хүнийг тэгж хэлнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Үгүй тэгээд амьд биш гэдэг нас барсан гэсэндээ ер нь хэлэх шаардлагатай юм уу? Энэ YouTuber-ыг үнэхээр устгасан зүг болсон. Би хавьдаа тэгж бодож байна. За тэгээд дугаар маань ингээд өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараад саппорт хабитын мартаарай. За тэгээд бидэнд яриаггүй дахиад үлдсэн 5 ютубер байгаа. Таад минь part 2-ыг үзэх хүссэн бол comments дээр part 2 гэж бичээрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая.